За өдрийн мэнд. За өнөөдөр бууны жадны талаар ярилцъя. Жад бол мэдээж цэрэг хүний хамгийн хэрэгтэй зүйлийн нэг. Буу байна, жад байх ёстой. Тэгэхээр жадны талаар ярилцъя. Жад цуглуулдаг, сонирхдаг юм асуу. Жад бол хүйтэн зэвсэг. Тэгэхээр энэ бол цэрэг цагдаа тусгай хүчний ашигладаг юм хүйтэн зэвсэг байгаа. За энэ моли системтэй юм. Америкийн Онтариогийн OKC 3S гэдэг юм загварын жад байна. Энэ жад болохоор за M16, M4 гэдэг юм буунууд дээр ашиглаж болох юм зориултын жад байна. Тэгээд за жадыг болохоор олон улсын нэрлэл нь Bayonet гэдэг байгаа. Bayonet гэдэг нь 1700-аад оны үед Францын Bayonne гэдэг хотын нэрнээс гаралтай ийм үйлсэлтэй гэж үздэг. 1700-аад оны үед болохоор за цэрэг дайны үед ашиглахад буу маань одоо ерөөс цэнэглэхэд айгүй хугацаа авч гацдаг байсан байх нь л дээ. Тэгэхээр ойрын зайд болохоор бууга цэнэглээд хугацаа алдчих явах үед дайсан дайраад ирэхэд бууныхаа үзүүрт жадаа хийгээд амиа хамгаалах юм шаардлага гарч ирсэн. Тэгэхээр энэ хамгийн тохиромжтой зэвсэг бол бууны жад болж таарсан. Тэгээд жадыг бол түүнээс хойш ашиглаж иржээ. Одоо бол яг уу ерөөхдөө бас цөөн хэмжээгээр нэгт ашиглах нь бага. Гэхдээ зайлшгүй байх хэрэгтэй хэрэгсэл. Яа тэгэхээр жадыг бол салгаад амиа хамгаалах хээр хөдөө нөхцөлд бол амиа хамгаалахад хамгийн тохиромжтой зүйл л дээ. За эр хэсгээр мэдээж цавчиж хуваана, мод хаглана. За энэгээр бол одоо оос тастна, тор тастна гэл ингээд олон үйлдэлүүдтэй. За энэ ишээр нь одоо ламтууны оронд ашиглаад одоо юм бяцалж хуваах ийм үйлдэл хийж болно. Тэгэхээр одоо жад бол хамгийн хэрэгцээтэй зүйлийн нэг. За ишний хувьд гэхэд одоо энэ хүүтэн ийм чихтэй эсвэл шавартай нөхцөлд бол халтрахгүй юм маш гоё юм штэ. Ийм жад байна. Гангийн хувьдлаар 1095 гантай. За энэ OKC 3S гээд загварыг болохоор K-bar-ын сайжруулсан хөлбөр гэдэг. K-bar хотго маань маш алдартай хотго. Тэгээ K-bar-ыг яагаад K-bar гэд нэрлсэн бэ гэхлээр тийм хөгжилтэй түүх байдаг. Тэр нь болохоор 1910-аас 20 оны үед нэг хүн одоо баавга дайраад буунд гацаад тэр үед одоо K-bar-аа ашиглаад амиа аварсан юм байна л да. Тэгээд тэрийгээ болохоор илэрхийлж захиа бичээд захиан дээр нөгөө тухайн хүн маань бичгийн соёл тийм жоохон тааруу байгаад үг үсэг алдаад кило бир гэж бичиж жагаад K-bar гэдэг нэг тийм алдаатай бичснээс болоод K-bar хотоо үүссэн, нэршил нь үүссэн гэж үздэг. Тэгэхээр бас нэрний хувьд юм хөгжилтэй түүх байдаг. За тэгээд одоо хотго цуглуулагч, жад цуглуулагч ийм хүмүүс байвал энэ өөрсдийнхөө жадны зураг, мэдээлэл солилцоороо өшөө юм дэлгэрэнгүй гоё энийг одоо ашиглаж болох сэтгэлдлүүдэд хуваалцаарай. Одоо энгийнээр ингээд за хүнд юм өргөхөд жадаа бол одоо ингээд хоёр талаас нь бариад голдны мад дамжлаад ингээд өргөөд явах ч юм уу ийм байдлаар ашиглаж болдог гэл ингээд олон хувилбарууд байдаг л да. Тэгэхээр жадны хувилбарыг одоо ашиглах хувилбарыг бол ярих юм бол барагдахгүй маш олон байдаг. Тэгэхээр энэ талаар бас мэдээлэлээ солилцоорой, сан солилцоорой. За баярлалаа.